бат бөх байдлын талаар ярих болно. Цэвэрлэхэд зориулаад бүтэн салдаг юм байна. За бүгдөө туршилтаа хэлцгээе. 92.8 нэр гонгож үзье. Дотор талыг хийсэн гам материалын талаар ярих болно. Одоо усныхаа температурыг шалгацгаая. Сайн байцгаана уу? Өнөөдөр Эдиш брэндийг танилцуулахаар ирсэн байна. За Эдиш брэнд нь бол аялал болон ахуйн зориулалттай цай, хоолны, халуун цай үйлдвэрлэдэг Герман улсын брэнд юм байна. За би тэгээд та бүхэнд Эдиш брэндийн хамгийн онцлог 3 давуу талын талаар тайлбарлаж өгөх болно. Эхний давуу тал бол уг савнуудыг хийсэн материалын чанар, энэ савны бат бөх байдлын талаар ярих болно. Хоёр дахь давуу тал бол мэдээж хүнсний сав, халуун сав учраас халуунаа барих, хүүтнээ барих чадварын талаар та бүхэн дэлгэрэнгүй ярьж өгөх болно. За гуравт нь дотноор хийсэн хоол хүнс маань таны эрүүл мэндэд хор нөлөөгүй байх эрүүл ахуйн шаардлага талаас нь та бүхэнд ярьж өгөх болно. За эхний байдлаар зүгээр анх ингээд энэ бүтээгдэхүүнийг барихад бол нэлээд тийм нягт одоо чанартай хийцтэй. Та бүхэн үзээд бас харагдахгүй баг. Би энд бол ингээд бариад үзэхэд бол яг ингээд юм одоо энэ гаднах бариул таг гэдэг энэ хийц бол маш чанартай мэдрэгдэж байна. Нэг solid гэж хэлдэгтэй мэдрэгдэж байна. За тэрнээс гадна хамгийн гол чанарын талаар ярих, хамгийн гол материал бол энэ савны дотор талыг хийсэн гам материалын талаар ярих болно. Энэ бүтээгдэхүүний хувьд 316L гэдэг гангаар хийсэн. За тэгэхээр 316L гэдэг ган нь болохоор эмнэлгийн түвшний одоо ган гэж үздэг. Яагаад тэгэхээр хүчлэлэг орчин, давстай орчинд цэвэрлэлт энгийн 304 гангаас 2-3 дахин удаан болдог учраас одоо эмнэлгийн тоног хөрөмжинд энэ ганг ашигладаг гэсэн үг. Халуун савны хувьд бүхэлдээ энэ үндсэн бие нь вакуум орчинд одоо хийцэлтэй байдаг. Гол халуун савны дулаан алддаг хэсэг бол энэ одоо амсар хэсэг. За тэгэнгүүт үйлдвэрлэгч нар амсар хэсэг дээр одоо энэ тагийг их анхаарч ирдэг. За таган дээр бол ихэнх үйлдвэрлэгч нар хуванцар материалыг оруулж өгсөн байдаг бол Эдиш брэндийн савны хувьд бол зөвхөн нөгөө 316 маркийн ган дээр нь энэ хүнсний стандартын силикон материал оруулж өгсөн. За энэ хүнсний стандартын силикон материал нь яадаг вэ гэхээр халуун хүүтэн зүйл хийхэд одоо хоол хүнстэй урвалд орж одоо таны эрүүл мэндэд муу зүрх нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Мөн тагны хувьд одоо олон удаа хэрэглээд нэг одоо сүйтэй цай монголчуудын бол гол хэрэглээ сүйтэй цай байдаг те. Тэгээ сүйтэй цай эднэр хэрэглээд эхлэхээр ингээд савны таганд ингээд өнгөр тогтох энэ нэм бактери үлдэх асуудал гардаг бол энэ бүтээгдэхүүний хувьд бол ингээд таг нь ингээд цэвэрлэхэд зориулаад бүтэн салдаг юм байна. Хонгоолоод цэвэрлээд буцаагаад таглана, цэвэрхэн. 316 ган буюу эмнэлэг зориулсан бактери үржиж эмнэлгийн тоног хөрөмж хийдэг гангаар хийсэн учраас та ингээд энд хоол ундаа хийгээ явсан ч гэсэн удаан хугацаанд таны хоол урвалд орж янз бүрийн бактери үржиж ам чанарт нөөцлөлт орохгүй нь байна гэсэн үг. За бүгдөө туршилтаа эхэлцгээе. За тэгээ Эдиш брэндийнхаа халуун савыг за ижил төстэй ижил хэмжээтэй халуун савтай. За гуравт нь болохоор энгийн гэрийн одоо шилэн дотортой шилэн дотортой халуун сав 3-ыг харьцуулж үзье. Тэгэхээр би одоо энэ шиг дөнгөж сая буцсан усыг хийх нь байна. Туршилтаа хийхдээ сав болгонд яг ижил хэмжээний 1.5 литр дөнгөж буцсан ус хийж байгаа. За ус хийгээд би одоо усны температурыг үзнэ. За усны температур 92.8. За одоо хоёр дахь савыг буцсан хийж үзье. Бид нар усны хэмжээгээ адилхан хийж байгаа. Дээр нь бас та бүхэнд халуун сав ашиглахтай холбоотой нэг зөвлөгөө өгөхөд хүмүүс маань их мэддэг юм байна. За хэрвээ та халуун савнда хоол уух юм аль удаан байлгыг гэвэл эхлээд нөгөө савныхаа дотор талыг буцсан усаар жоох усаар зайлчих хэрэгтэй байл шүү. Тийм болвол тэгээд жоох усаар зайлж асгаж жагаад араас нь хоолой юм уух юм байвал халуунаа илүү удаан барьдаг гэсэн үг. За 92.1. За тэн сава.
шалгаад 3 дахь халуун сав энгийн гэрийн шилэн дотортой халуун сав. Шилэн гэх бах тэ. Температурыг хэмжиж үзье. Ирээ авнис. Хэлээ. За ингээд 3 халуун савнда эрс хэмжээний ус хийчлээ. Одоо яг цагаа харчаа. За ингээд маргааш уулзцгаая. Сайн бацгаана уу? Шинэ өдрийн мэнд. За бид нар өчигдрийн халуун ус хийснээс хойш ойролцоогоор 18 цаг өнгөрсөн байна. Одоо усныхаа температурыг шалгацгаая. Эхнээс нь бүх уснуудаа ишээ хийшээ. За энэ бол халуун ууртай өрөөл шүү дээ. За. Ямар ч уур гарч байна. Хоёр дахь саваа үзье. За бас л ууртай. Луур савсалцаал. За 3 халуун савнд хусаа гаргаж хаягаллаа. За гараар ингээд тэмтэрэхэд болвол сайн ялгаагүй. Одоо термометроор хэдэн градустай байна үзцгээе. За эхний савнд. За эхний шилэн халуун сав ахуйн хэрэглээний гэрийн шилэн халуун сав 52.4 градус. Градустай байна. За дараагийн халуун сав 46.8 градус. За одоо Идиш брендийн 3 дахь халуун савны усыг үзцгээе. За 52 градус. За тэгэхээр ямар ч байсан гэрийн халуун сав буюу одоо шилэн халуун сав бол хамгийн өндөр градуст барьсан байна. За хоёрт нь болохоор Идиш брендийн аяны халуун сав орсон байна. За гуравт нь ижил төстэй брендийн халуун сав орсон байна. Одоо бүгдээрээ гадаа гарч дөргөлтийн туршилт буюу унахад яах вэ? Бат бүхний туршилтыг хийцгээе. За бид нар гадаа гарч ирсэн байна. Одоо ингээд durability test буюу бат бүхний шалгалтыг хийцгээе. За мэдээж эхний ээлжинд шилэн халуун савыг үзье. За хэрвээ зөвөр би ингэж барьж агаад цементэн дээр унгаавал яах вэ? За бараг ойлгомжтой байх те. Шилэн халуун сав бол ийм бат бүхний юунд зориулагдаагүй учраас энэ дээр бараг ингээл унахад л эвдрэх байх гэж бодож байна. За үзцгээе. Шууд харж байна. Оо нара. За энэ хоёрыг унгааж үзье. За энэ маань таган салаа явчлаа. За энэ хараа багдаж байгаа бол бүгд ингэ зөхиод үзье да тий. Юу.
За зэнараа. За ямар ч байсан бол доторх усаа алдах юм дээр бол шидэн цаав шиг аль нэг нь бол гимтсэнгөө. За гаднах зүгээр хийцийн хувьд бол энэ сав маань хонхоогоод орчдөг байна. За энэ сав маань бол ерөөсөө ямар ч гимтэл гарсангүй байдалтай байна. За ямар ч байсан Бат бүхийн хувьд бол уналт зориглолтонд бол үнэхээр төсвөртэй халуун сав юм байна.